Америк нэгдсэн улсын Конгрессийн доод танхим Ираны дайныг даруй зогсоохыг шаардж байна. Санкт-Петербургийн эдийн засгийн чуулгандаа зэрэгцэн Украин дроны цохилт хэллээ. Таиланд улсын ерөнхий сайд асан Таксин Чинаватра хааны өршөөлөөр суллагдсан байна. Нийтэг улсын нийслэл Дели хотод галгарч 21 хүн нэг дор амиалдлаа. Сайн бацхан үзэгчтэй дэлхийд дахинд болж байгаа онцлог мэдээлэлээс таймлан хүрэх гэж байна. Анхаарлаа хандуулна. За Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Конгрессийн ямар нэгэн зөвшөөрөл байхгүйгээр буюу албан ёсоор дайн зарлахгүйгээр цэргийн ажиллагаа явуулах нь дээд хугацаанд 60 хоног байдаг. За гэтэл Ираны дайн 2 дугаар сарын 28-нд ихснээс хойш аль хэдийн 3 сар өнгөрчихсөн байгаа. Тэгвэл өнөөдөр Америк нэгдсэн улсын хууль тогтоох дээд эрх мэдэл бүхий байгууллага болох Конгрессийн доод танхим буюу төлөөлөгчдийн танхим Ираны дайныг яаралтай зогсоохыг шаардаж дайныг зогсоох тухай тогтоолыг олонхын саналаар дэмжсэн байна. Санал хураалтын дүнгээр тогтоолыг 215 гишүүн дэмжиж 208 нь эсэргүүцсэн байгаа юм. Ардчилсан намынхны хувьд бүгд энэ дайныг эсэргүүцэж байгаа. Харин бүгд найрамдах намынхны тухайд Дональд Трамп энэхүү намаас ерөнхийлөгчөд сонгогдсон учраас дайныг зогсоох асуудал дээр аль талд зогсох вэ гэдгийг шийдэхэд хэцүү гэж хэлж болно. Мөн түншин хангарах тохиолдол ч гэсэн байгаа. Тэгвэл энэ удаад дөрвөн бүгд найрамдах намын гишүүн ардчилсан намынхантай нэгдэж Дональд Трампын эсрэг санал өгсөн байгаа нь энэ юм. Намынх нь хүртэл ингэж түүний бодлого шийдвэрүүдийг эсэргүүцэж төлөөлөгчдийн танхимд бүгд найрамдах намынхан олонхын суудлыг эзэлдэг гэдгээс үл хамааран түүний эсрэг Дональд Трампд улс төрийн саналд инхүү өгч байгаа нь томоохон сануулга боллоо гэж ажиглагчид үзэж байна. Төлөөлөгчдийн танхимын дарга Майк Джонсны хувьд өмнө нь санал хураалтыг саадуулж тогтоол батлагдахаас сэргийлэхийг оролдож байсан. Гэхдээ дайн инхүү удааширч инхийн хэрэгцээ ахиц гарахгүй байгаа нь бүгд найрамдах намын зарим гишүүдийг ерөнхийлөгчийн эсрэг шийдвэр гаргахад нөлөөллөө гэж хэлж болохоор юм. Дональд Трамп сонгуулийн кампанид ажиллахаа үеэр Америк нэгдсэн улсын гадаад мөргөлдөөнүүдийг зогсоож дотоод асуудалд төвлөрнө гэж амлаж байсан. Гэсэн ч Ираны дайн энэ амлалтынх нь эсрэг тийш чиглэсэн алхам болж байгаа юм. Энэ удаагийн санал хураалтын онцлогийн тухайд Ираны эсрэг дайныг хязгаарлах зорилготой тогтоолыг төлөөлөгчдийн танхим 4 дахь удаага хилэлцэж эцэст нь инхүү баталж байгаа явдал. Төлөөлөгчдийн танхимаар батлагдсан тогтоол дайныг шууд зогсоох эргэцсэн хүчинтэй биш ч гэлээ Конгрессийн зүгээс цаашдын цэргийн ажиллагааг эсэргүүцэж байгааг харуулсан улс төрийн чухал дохио болж байгаа юм. Одоо энэхүү баримт бичиг Сенат руу шилжинэ. Өнгөрсөн сард Сенатын 4 бүгд найрамдах намын Сенат ижил төстэй тогтоолыг дэмжсэн. Гэхдээ эцсийн санал хураалт хараахан болоог байгаа юм. Оросын Давос гэгддэг Оросын хамгийн том эдийн засгийн арга хэмжээ болох Санкт-Петербургийн олон улсын эдийн засгийн форум яг одоо болж байгаа. Тэгвэл форумын нээлт болохоос ойролцоогоор 4 цагийн өмнө форумын талбайгаас 16 орчим километрийн зайд Украины алсын тусгалтай дронууд халдлага хийсэн байна. Энэхүү халдлага нь олон улсын төлөөлөгчид цугласан үед болж байгаа учраас Орос улбаны улсын хувьд бэлэг тэмдэг нэр хүнд талаасаа хүндхэн цохилт боллоо гэж ажиглагч нар шинжээч нар дүгнэж байна. Халдлага болсон газар Украины хилээс 1100 км-ийн зайд оршдог. Оросын агаарын давталгаанаас хамгаалах систем эдгээр дронуудыг бүрэн устгаж болж чадаагүй. Зарим дронууд Санкт-Петербургийн нефтийн агуулгуудыг онсон байна. Хүчтэй дэлбэрэлтүүд хотод болж нефт хадгалах байгууламжууд галд авцсан. Мөн халдлагын улмаас хотын Пулково олон улсын нисэх буудалд нисэлгээ түр зогсооход хүрсэн байна. Зарим төлөөлөгчид нисэх онгоцны буудал түр хугацаанд хаагдсны улмаас Санкт-Петербург хүрэх замдаа саацсан тохиолдлууд гарсан байгаа юм. Мөн хотын захирагч Александр Бегловын хэлж байгаагаар Кировский болон Красносельский дүүргүүдэд мөн халдлага гарсан юм байна. Украины талаас хэлж байгаагаар л Санкт-Петербургээс гадна ойролцоох Кронштадт гэх бомб хотын тэнгисийн цэргийн бааз болон усан онгоцны үйлдвэрүүдийг мөн анилсан гэж байна. Ленинград мужид байрлах энэхүү бааз нь Оросын Балтийн тэнгисийн флотын үндсэн төвүүдийн нэг гэгддэг ба. Украин улсын ерөнхийлөгч Владимир Зеленский энэхүү халдлагын дараагаар олон нийтийн сүлжээнд мэдээлэл хийсэн. Үүнийг Украины шинээр хэрэгжүүлж байгаа алсын тусгалтай дроны дараалсан зохилтуудын нэгэ гэж байна.
Үүнийхээ дараагаар тэрээр Киевт НАТОгийн ерөнхий нарийн бичгийн дарга Марк Рютэтэй хамт хэвлэлийн баг хурал хийсэн. Энэ үеэр уг халдлагыг шудраг хариу арга хэмжээ байсан гэж нэрлсэн байна. Санкт Петербургийн форум гэж юу вэ тухайд мэдээллийн төгсгөл товч мэдээлэх өгвөл анх 1997 онд Зөвлөлт холбоот улс задран үнсний дараах үед Оросд хөрөнгө оруулалт татах зорилготойгоор даах зохион байгуулагдаж байсан. Өнөөдөр энэхүү форум нь зөвхөн эдийн засгийн арга хэмжээ биш, Кремлийн дэлхийн улс төр эдийн засгийн бодлогын сурталчлах эндэр болоод байгаа гэж хэлж болно. Энэ удаад 3 өдрийн турш үргэлжлэх форумд дэлхийн 130 гаруй орны 20 мянган орчим төлөөлөгч нар оролцохоор төлөвтэй байгаа. Украины дайнаас хойш барууны олон хөрөнгө оруулагчид энэхүү форумыг орхисон ч гэлээ Орос улбаны улс хөгжиж байгаа орнууд болон өөрийн уламжлалт холбоотнуудтайгаа харилцаагаа бэхжүүлэхэд энэхүү арга хэмжээ чухал ач холбогдолтой байна. Энэ жилийн форумд Узбекистан улсын ерөнхийлөгч Шавкат Мирзиев, Хятад улсын дэд ерөнхийлөгч Хан Жан, Сауди Арабийн эрчим хүчний сайд Абдулазиз бин Салман Ал Сауд зэрэг өндөр түвшний төлөөлөгчид оролцож байгаа. Орос улбаны улсын ерөнхийлөгч Владимир Путин энэ баасан гарагт форумын үндсэн илтгэлийг тавихаар төлөвлөж байгаа юм. Тарганс мэдээ. Таиланд улс нь үндсэн хуульд хаант засаглалтай улс, гэмт хэрэгт холбогдож ял шийтгүүлсэн хүмүүсийг өршөөх эцсийн шийдвэрийг хаан гаргадаг. Тэгвэл Таиланд улсын ерөнхий сайд асан Таксин Шинаватра албан ёсоор хориг хялаад дуусгаж хааны өршөөлийн дагуу үлдсэн байсан 4 сарын тэнсэн харгалзах ялах хугацаанаас өмнө дуусгах болгож байна. Таиландын хаан Маха хатан хаан Сутидагийн мэндэлсэн өдрийг тохиолдуулан зарим хоригдолд өршөөл үзүүлсэн тухай зарлигийг хааны ордны албан ёсны сонинд Мямар гаргийн орой нийтэлсэн байсан. 75 гараас эхлэн хүчин төгөлдөр болсон байна. Энэ дотор Таксин Шинаватра багтсан байсан гэсэн. Таксин Шинаватра нь өнгөрсөн сард хугацаанаас өмнө тэнсэн харгалзах журмаар суллагдсан байсан. Түүнд 1 жил хүрэхгүй хугацаа үлдсэн тул бүрэн суллагдах болцлыг хангасан гэж үзсэн байна. Өдгөө 76 настай Тэрбумтон улс төрч болох Таксин Шинаватраг өнгөрсөн сард суллагдах үед түүнийг дэмжигч олон баярт олуулан баш баяр хөөртэйгээр ухтан авсан байдаг. Учир нь тэрээр 20 гаруй жилийн туршид Таиландын улс төрд нөлөө бүхий нэгэн байсан. 2001 оны сонгууль дарал гэхэд өрөмлөхийн ялалт байгуулж тухайн үеийн ардчилсан намын хуучин удирдлагуудыг илт давуу байдлаар ялж төрийн эрхэнд гарч ирсэн туршлагатай улс төрж байгаа. Ард иргэд тухайн үед Таксин Шинаватрагийн санал болгож байсан хямд өртөгтэй эмнэлгийн үйлчилгээ өөрийн хөнгөлөлтийн бодлогыг ихээр дэмжиж байсан юм байна. Түүнчлэн түүний өнцрийг үзэл баримтлал болон Бангкокийн элит гэж нэрлэгддэг нийгмийн давхаргыг шүүмжилсэн байр суурь нь олон нийтээс дэмжлэг авахд ихээхэн нөлөөсөн юм байна. Мөн томоохон бизнесийн хүрээнийхэн дунд ч гэсэн түүний бизнесүүдийг дэмждэг засаглалыг сайшаадаг. Мөн Шинаватрагийн нэрээр буюу таксономикс гэх нэртэй эдийн засгийн бодлого нь хүртэл алдартай. Уг бодлого нь 1990-ад оны сүүл үеийн Азийн санхүүгийн хямралд нэрвэгдсэн Таиланд улсад эдийн засгийн огцон өсөлтийг дахин бий болгосон гэж үздэг. Таксин Шинаватрагийн намтрыг харуул 1998 онд өөрийн намаа анх байгуулж байсан. 2001 оноос 2006 оны хооронд ерөнхий сайдын үүргийг гүйцэтгэж байх хугацаанд харамсалтай ашиг сонирхлын зөрчил гаргаж албан тушаалаа уруулан ашиглаж төрт хохирол учруулсан гэх хэрэгт буруутгадаг. Албан тушаалаас огцорч 2023 онд 8 жилийн хориг хялаар шийтгүүлсэн юм байна. Тэгсэдэж хааны шийдвэрээр уг ялыг 1 жил болгон бууруулсан юм байна. Улмаар түүнийг эрүүл мэндийн шалтгааны улмаас Бангкок хотын цагдаагийн эмнэлгийн тансаг зэрэглэлийн өрөөнд ялаа идлэх зөвшөөрөл олгосон байдаг. Ингэснээр ард иргэдийн зүгээс түүнийг онцгой давуу эрх эдэлж байна гэх шүүмжлэлтэд тулгарч байсан. Одоо ийхүү суллагдсан байгаа учраас түүнийг цаашдаа засгийн эрх баригч эвслийн бүрэлдэхүүнд багтдаг Фью Тай намд улс төрийн карьераа үргэлжлүүлж магадгүй гэх таамаглал газар аваад байна. Өчигдөр орой орон нутгийн цагаар өглөөний 8 цаг 50 минутын орчимд Энтэг улсын нийслэл Шинэ Дели хотын Малвия Нагар гэх хороололд байрладаг Flourish in Stay гэх зочид буудлын нэг давхрын ресторанд гал төмөр гарсны улмаас олон тооны хүн нэг дор амиа алдсан харамсалтай явдал гарлаа. Гал гарах үед тус байрлагад нийтдээ 47 хүн байснаас 21 хүн амьсгалан алдсан байна. Үүний дотор Африк болон Төв Азийн орны 17 гадаадын иргэд байсан байна. Гал асар богино хугацаанд дээд давхруудад хүрсэн юм байна. Тухайн үед өрөөнд унтаж байсан хүмүүс галд эндэж зарим нь өндөр давхраас өсөрч ямнасаа алдсан хэрэгүүд мөн гарсан байна юм. Одоогийн байдлаар цагдаагийн байгууллага гал гарсан шалтгааныг тогтоохоор мөрдөн шалгалтыг эхлүүлсэн. Шалтгаан нь нарийн тогтоогдоогүй байгаа ч гэлээ цахилгааны богино холболтоос үүссэн байж болзошгүй гэж үзэж байна.
Домон галт төмрийн албаны өртөжилсөн шалгалтаар тухайн зочид буудлын галын аюулгүй байдлын гэрчилгээний хүчинтэй хугацаа дууссан байсан юм байна. Дагаал гарсан зочид буудалд ихэвчлэн ойролцоох эмнэлэг тэмцлүүлэхээр ирсэн өвчтнүүд болон тэдний арга гэрийнхэн буудалдаг байсан юм байна. Эмнэлгийн зочид буудлаас холгүй ойролцоогоор 46 метрийн зайд оршдог юм байна. Эмнэлгийн зүгээс өгч байгаа мэдээлэлээр галын аюулын улмаас амиа алдсан 18 хүний зохицыг тус эмнэлэгт авчирсан. Намун 15 хүн эрчим тэмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байгаа юм байна. Хэргийн газарт төрүүлж очсон орон нутгийн иргэд аврах баг ирэхээс өмнө амжиж барилгын хонгилоос 7 хүнийг аюулгүй гаргаж чадсан гэж байна. Энэтхэг улсын ерөнхий сайд Нарендра Моди галын дагалт төмөрт өртөж амиа алдсан хүмүүсийн арга гэрээхэнд 200 мянган энэтхэг рупи буюу ойролцоогоор $2,000, харин гэмтэж бэрцсэн хүмүүст 50 мянган рупи буюу ойролцоогоор $520 нөхөн олгор төлөөс олгоно гэдгээ зарлажээ. Мэдээллийн төгсгөл та бүхэнд нэгэн сонирхолтой баримтыг үзүүлэх гэж шинжилгээ хийж болно. 2026 он гарснаас хойш Хятад улсад дэлхийн 23 орны 26 өндөр дээд түвшний удирдагчдыг хүлээн авсан гэх ийм тооцооллыг зарим судлаачид гаргасан байна. Энэ өөрөө тус улсын дипломат болон эдийн засгийн нөлөө улам өснө нэмэгдэж байгааг харуулсан хэрэг боллоо гэж шинжээчид дүгнэж байгаа. Хятад айлчилсан төлөөлөгчдийн дунд ерөнхийлөгч, ерөнхий сайд, канцлераас эхлээд угсаа залгамжлах ханхүү гадаад хэргийн сайд нар багтаж байгаа юм. 2026 он гарснаас хойш бүгд найрамдах Хятад улсад Ирланд, Өмнөд Солонгос, Канада, Финланд, Их Британи, Уругвай, Герман гэд маш олон улсын удирдагчид айлчилсан байна. Хятадд айлчилсан удирдагчид Европ, Аз, Ойролт орнод, Африк, Хойд Америк, Латин Америк зэрэг дэлхийн бараг бүх бүс нутгийг төлөөлж байгаа юм. Тодорхойлбол Европоос 10 улс, Азаас 8 улс, Ойролт орнод, Африк, Хойд Америк, Латин Америкаас тус бүр 2 улсын удирдагчид Бээжинд айлчилжээ. Энэ оны хамгийн их анхаарал татсан айлчлалуудын тоонд Канада улсын ерөнхий сайд Маккарни, Их Британи улсын ерөнхий сайд Кир Стармер, Герман улсын канцлер Фридрих Мерц, Испани улсын ерөнхий сайд Педро Санчес, Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп, мөн Орос улбаны улсын ерөнхийлөгч Владимир Путин нарын айлчлалыг дурдж болохоор байгаа юм. Хятадын дарга Ши Жинпинг энэ жил гадаад айлчлал харьцангуй зүүн хийж, харин дэлхийн удирдагчдыг Бээжинд хүлээн авч байгааг инхүү харж байна. Хятадд ирсэн олон улсын удирдагчид шинэ хөрөнгө оруулалт татах, Хятадын зах зээлд нэвтрэх боломжоо нэмэгдүүлэх, үйлдвэрлэл, технологи, эрчим хүч, дэд бүтцийн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх зорилготой байна. Хятадд айлчилсан орнуудын бараг 3/1-ийг Европын улсууд эзэлж байгаа. Их Британи, Герман, Испани, Ирланд, Финландын удирдагчдын айлчлал нь худалдаа, аюулгүй байдал болон Хятад Оросын харилцаатай холбоотой санал зөрөлдөөн хിവэр байгаа ч гэлээ Европын улс орнууд Хятад улстай ойр хамтран ажиллах сонирхол өндөр байгааг харуулж байна. Хамгийн сүүлийн жишээ нь Их Британи улсын гадаад хэргийн сайд Ивет Купер. Тэрээр энэ 7 хоногт 3 өдрийн айлчлал хийх үеэрээ Бээжин Хятадын гадаад хэргийн сайд Вангнитэй уулзсан юм а. Мөн үүний дараагаар Хятад улсын технологийн төвөгждөг Шэньчжэн хотод ажиллахаар төлөвлөжээ. Хятад улсад айлчилж байгаа олон улсын томоохон өндөр албан тушаалтнуудын төлөөллийг харвал Хятад улсын хамгийн том худалдааны түншүүд хинбэ гэдэг нь харагдана. Хятадын гайлын ерөнхий газрын мэдээллээр 2025 онд тус улсын бараа бүтээгдэхүүний гадаад худалдааны нийт хэмжээ 45 их найд юан буюу ойролцоогоор 6.5 их найд $д хүрч дэлхийн хамгийн худалдааны эргэлттэй улс гэсэн байр сууриа 9 дахь жилдээ хадгалсан юм. Мөн өнгөрсөн оны сүүлээр Хятад улсын худалдааны ашиг анх удаага 1 их найд $ыг давсан юм. Тэгвэл Хятадын хамгийн том худалдааны түншийн хувьд Америк нэгдсэн улс хിവэр байна. 2025 онд хоёр улсын хооронд тарифын маргаан үргэлжилсэн ч гэлээ нийт бараа эргэлт $414.7 тэрбум хүрсэн байна. Америк нэгдсэн улсын дараагаар Вьетнам, Япон, Өмнөд Солонгос, Энэтхэг улс Хятадын томоохон худалдааны түншээр нэрлэгдэж байна. Хятад улстай олон улс орнууд худалдаа хийх сонирхолтой байгаад асар том зах зээлтэй гэдэгтэй шууд холбоотой. Мөн Хятад улс хямд өртөг бүхий үйлдвэрлэлтэй орноос өндөр технологийн бүтээгдэхүүн экспортлогч улс болон өөрчлөгдсөн гэдэг нь томоохон хүчин зүйл мөн. Өнөөдөр тус улсын хамгийн том экспортын салбар электроник бараа болж байна. Зөвхөн 2024 онд л ихэд дэлхийд даяар 1 их найд $д давсан үн бүхий электрон бараа экспортлжээ. Мөн нэхмэл бүтээгдэхүүн, цахилгаан автомашин, нарны эрчим хүчний тоног дөхөөрөмж зэрэг нь Хятадын гол экспортын бүтээгдэхүүнүүдийн тоонд багтаж байна. Данийхүү дэлхийн удирдагчдын Бээжин рүү чиглэсэн айлчлалууд нэмэгдэж байгаа нь Хятад улс зөвхөн үйлдвэрлэлийн төв төдийгүй дэлхийн дипломат болон эдийн засгийн гол зангилааны нэг болж байгааг харуулж байна. Мэдэр голж байна. Хөрвүүлэн бусад онцлог мэдээллийг товчрууллаа.
Америк нэгдсэн улсын Сенат Берни Сандерс хэмэл оюуны салбарын өсөлтөөс бий болж байгаа асар их баялагийг олон нийтэд хүртээх зорилготой шинэ хуулийн төслийг танилцууллаа. Түүний саналын дагуу бол Америк нэгдсэн улсын засгийн газар тэргүүлэх хэмэл оюуны компаниудад хувьцаа эзэмшиж, үүгээрээ үндэсний баялагын санг байгуулах юм байна. OpenAI гүйцэтгэх захирал Сэм Алтман энэ асуудлаар Сандерстай уулзаж санал солилцохоор болсон байна. Сүүлийн үед хэмэл оюуны салбарын хөгжлөөс шалтгаалan компаниудын үнэлгээ хөрөнгө оруулагчдын ашиг эрчимтэй өсөж байгаа. Тиймдээс хэмэл оюуны салбарын өсөлтийн үр өгөөжийг хэрхэн хуваарлах тухай хэлэлцүүлдэг ийхүү Америк нэгдсэн улсад эрчтэй өрнөх болоод байгаа юм а. Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп эх 7-р сарын эхээр Турк улсад болох НАТОгийн төрийн тэргүүн нарын дээд хэмжээний уулзалтанд оролцохоор болсон талаар Америк нэгдсэн улсын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио зарлалаа. Сүүлийн үед Дональд Трамп НАТОгийн гишүүн орнууд Америк нэгдсэн улсад хангалттай дэмжлэг үзүүлэхгүй байна хэмээн шүүмжилж илт дургуутслаа илэрхийлж байгаа. Ийм үед НАТОгийн тэргүүн нарын дээд хэмжээний уулзалтанд оролцохоор болж байгаа нь Эвслийн түнжин хагарч эхэлсэнд санаа зовсон талуудын санааг амраасан хэрэг болж байна. Жамми нэртэй халуун бүсийн шуурга Япон улсын зүүн хэсгийг дайран өнгөрч 60 мянган үрхийг цахилгаангүй болгожээ. Лав гарагийн байдлаар шуурганы төв Токио хотоос өмнө зүгт 150 км-ийн зайд байрлаж байсан бөгөөд секундэд 25 м хүртэл хурдтай шуурч исэн байна. Байгалийн гамшигын улмаас дор хаяж 15 хүн хөнгөн гэмтэл асан талаар албаныхан мэдээллээ. Түүнчлэн 60 мянган орчим үрхийн цахилгаан тасарч үер ус хөрсний гулгалт мод унах зэрэг олон тооны дуудлагууд ирсэн байна. Японы цаг уурын агентлагаас иргэдийг сонор сэрэмжтэй байхыг анхааруулж, номхон далайн иргэн бүсүүдэд онцгой болгоомжтой байхыг зөвлөжээ. Бүгд найрамдах Солонгос улсын эрх баригч нам болох Атарчилсан нам орон нутгийн сонгуулиар нийт 16 муж, хотын захирагчийн суудлаас 12-т нь ялалт байгуулсан. Гэсэн хэдий ч хамгийн чухал тооцогддог Сөүл хотын захирагчийн сонгуульд ялагдсан байгаа нь ерөнхийлөгч Ий Жэмэний хувьд томоохон цохилт болж байна. Улс төрийн ажиглагчид Атарчилсан намыг улс төрийн таатай нөхцөл байдлыг бүрэн ашиглаж чадсангүй гэж дүгнэлээ. Харин сөрөг хүчний ардын хүч нам 4 бүсэд ялалт байгуулсны дотор Сөүл хотын захирагчийн суудал багтаж байгаа юм. Тэглээсийн гадаад мэдээг хүлээн авсанд баярлалаа. Сайхан амраарай.